сайн байцгаана уу? Нийтийн нийгэм форум болон оюуны инновацаас хамтран хүргэдэг Цорол подкастын маань дараагийн дугаар ийхүү хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр энэхүү дугаарын сэдэв бол бэлгэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бусад тооцсон талаар маргаан шийдвүүлсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ, шүүхийн шийдвэрээ судалгаа 12 гэсэн судалгаа маань байгаа. За энэхүү судалгааг өмгөөлөгч, хуульч, төвшин төгс болон залцаанаар хамтран хийсэн байна. За тэгээд чимдаа хүрэлцэн ирсэнд нь баярлалаа. Баярлалаа. Та бүхний өдрийн мэнд хүргье. За тэгэхээр энэхүү судалгааны хувьд бол бас нэлээд дэлгэрэнгүй судалгаа байсан. Уншиж танилцахад. За тэгээд иргэний хуулийн 281 болон 279-р зүйл 56-гийн 1-3, 56-гийн 1-8-ыг бол нэлээд одоо дэлгэрүүлэн судалсан, практикийн судалсан юм судалгаа байсан. Тэгэхээр за юун түрүүнд хамгийн ихний асуултаа болохоор за судалгааны асуулт гэж байдаг тийм ээ. За яг энэхүү одоо дүн шинжилгээний маань гол үндсэн судалгааны асуулт нь за одоо судалгааны эцэст хүрэх гэсэн зорилго ач холбогдол нь юу байсан бэ? За энэ ер нь яг энэ судалгааг хийх гол зорилго нь бол хамгийн ихэнд бол иргэний хуулийн 281 дээр зааж байгаа бэлэглэгчийг ноцтой гомдоос үйлдэлгээд энэ хүрээнд ер нь бол хийгдчихсэн судалгаа. Тэгж жагаад судалгааныхаа яг ач холбогдол хамрах хүрээг нэмэгдүүлээгээд бол иргэний хуулийн 56-гийн 1-3, 1-8 заасан хүчин төгөлдөр бос тооцох нөхцөлийг нэмж оруулсан ийм судалгаа байгаа. Судалгааны асуулт нь мэдээж хэрэг бол хоёр хэсэгт үндсэн бүтцийн хувьд бол хуваагдж байгаа. Нэг нь бол энэ нөгөө иргэний хуулийн 281-тэй холбоотой тий бэлэглэгчийг ноцтой гомдоос өгүүлдэл гаргасан тохиолдолд ямар тохиолдлыг үүсэх вэ гэдэг энэ ихний асуулт бол гарч ирж байгаа. За энэ асуултын хүрээнд бол мэдээж хэрэг практикт ямар одоо ноцтой зөрчил гэдэгт үйлдэл гэдэгт юуг хамруулах вэ гэдгийг бол тодорхой кейс дээр тулгуурлаж судалж байгаа. Хоёр дахь нь бол практик дээр бас их гардаг асуудал буюу энэ иргэний хуулийн 56-гийн 1-3 заасан халхавчилж хийж байгаа хилцэлтэй холбоотой асуудал. За энэ дээр ямар тохиолдолд бэлгэлийн гэрээг халхавчилсан гэж үзэж байгаа вэ гэдэгтэй холбоотой ихний асуулт. Хоёрт нь бол нөгөө 56-гийн 1-8 зааж байгаа бусдаас заавал зөвшөөрөл авч хийх шаардлагатай хилцлийн хувьд бэлгэлийн гэрээн дээр яг ямар тохиолдол хамрах вэ гэдэг холбоотой асуулт гарч ирж байгаа. Ийм үндсэн 3 асуултын хүрээнд бол энэ судалгаа хийгдсэн байна. За тэгэхээр нэг заримдаа судалгаа хийж байхад ингээд судалгааны эхэнд тавьсан асуулт тэгээд нэг тодорхой хариултыг ерөнхий төсөөлсөн байдаг штэ тий эхлэхдээ. Тэгэхээр яг тэр судалгааныхаа асуултанд ер нь одоо дүгнэлтнээр одоо хариулж чадсан гэж бодож байгаа юу? Тий хариулж чадсан гэж бодож байгаа. Энэ яг ер нь бол яг нэг 2 сар гарan судалж байгаа штэ тий судалгааны хувьд. Гэхдээ энэ бол өмнө бас илтгэл өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэжсэн өмнө байдлаар судлаад явж исэн юм сэдвүүд. Тэгээд мэдээж судалгааг бичихд бол хамгийн гол асуудал бол нөгөө судалгааны их сурвалжуудаа олох. Тэгээд практикт тэр ач холбогдолтой вэ гэдэг талаас нь бодно. Тэгээд бичих асуудал бол өөрөө тусдаа тэгээд гол асуудал нь бол тэрийг цуглуулах, датагаа цуглуулах нөгөө тархиндаа тэр дүн шинжилгээнүүдийг хийж авах гэдэг асуудал байгаа. Тэгээд судалгааны үр дүн бол бидний хувьд бол бас зорилттой түвшинтэй бол хүрсэн гэж бол харж байгаа. За дүн шинжилгээг нь уншиж байхад бол яг нөгөө практик хэсэг дээрээ иргэний иргэн шүүхийн нийт 282 шийдвэрийг судлаад за түүнээсээ 30 шийдвэрийн сонгоо авч дүн шинжилгээ хийсэн гэж хэлжсэн. Тэгэхээр тэрхүү 30 шийдвэрийг одоо сонгож авсан тийм одоо тусгай шалгуур байсан уу эсвэл одоо юм төврийн аргаар ингээд сонгосон байгаа юу? Энэ болохоор тодорхой шалгуур тавьж мэдээж хэрэг одоо сонгож авсан. Тэгээ ямар шалгуурыг тавьсан гэхээр за ноцтой гомдоос үйлдэлийн хувьд бол жишээлбэл доорож 3 шатны шүүхийн шийдвэрээр одоо шүүхэр шийдүүлсэн бай тий доорож. За тэр дотроо 3 шатны шүүхэр шийдэхдээ тухайн шийдвэр нөр ач холбогдолтой юу ач холбогдолгүй юу. 3 дугаар гэх юм бол ноцтой гомдоос үйлдэл гэдгийг аль нэг шүүхэн тогтоосон байх ёстой гэдэг ийм шалгуур үйл тавьсан. Тэгэхээс шүүл гурлаа одоо юу гэдгийг хэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгоод тэгээ ноцтой гомдоос үйлдэл биш байна гэдэг үгэнсэн юм дээр бол бид нар бол судалгаанд бол оруулаагүй. Тэгэхээр ихэнх тохиолдолд бол ер нь судалж байхад бол нөгөө хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдол их байгаа учраас харьцангуй төврийн аргаар гэх юм уу нөгөө сонгож авч байгаа кейсүүд бол бага тохиолдож байна гэсэн үг. За 56-гийн 1-3, 1-8 дээр бол шалгуур тавьсан юм бол мэдээж хэрэг бас ихний шалгуур буюу нөгөө 3 шатны шүүхийн шийдвэрийг бол сонгож байгаа. Тэгээд дээр нь бол нөгөө ердийн одоо амьдрал дээр тохиолддог, байнга тохиолддог практик нөхцлүүдийг ер сонгож авч байгаа. Яагаад тэгэхээр
энийг одоо подкастаар ч гэсэн сонсож байгаа хүмүүс ч ихэнх хуулийг гэхээс илүү бас нөгөө амьдрал дээр бас байнга ийм тохиолдол гардаг хүмүүсийг их сонсдог. Их одоо судалгааг үздэг. Тийм учраас аль болох нөгөө энгийн үг хэллэгээр амьдрал дээр бас их тохиолддог асуудлуудыг судлаа гэж ингэж гаргаж ирж судалсан байна. За тэгэхээр за үндсэн сэдэв бол ерөнхийдөө бэлэглэлийг одоо хүчингү болгож байгаа тий хүчин төлтөр бусад тооцож байгаа тийм одоо үндсэн сэдэвтэй байгаа. Тэгэхээр бэлэглэлийн гэрээ бол худалдаа авах гэрээ, зээлийн гэрээ гих мэтчлэнтэй харьцуулахад бол харьцангуй бас тийм түгээмэл ойлголт биш шүү дээ тий. Тэгэхээр бэлэглэлийн гэрмээ одоо тэр тусгай зориулалтаа хийсэн одоо бэлэглэлийн гэрээний онцлог нь одоо яг юу вэ? Та жишээгээр боломжтой тайлбарлаач. Одоо манай улсын хувьд бол бэлэглэлийн гэрээний зохицуулалт бол өөрөө 276-аас эхлээ явж байгаа шүү дээ. Тэгээд 279 төр зүйл дээр бол яг энэ тусгай нөхцөл бүхий бэлэглэлийн гэрээ гэдэг залтыг зааж өгч байгаа. За энэ тусгай нөхцөлтэй гэдэг нь бол уул нь яг хууль зааснараа бол бичгээр байгуулагдах юм хэлцэл байдаг. За шүүгийн шийдвэрүүдийг судлаа явж байхад бол мэдээч хэрэг заавал бичгээр байгуулсан биш. Талуудын тайлбарыг үндэслээд энэ бол тусгай нөхцөлтэй гэрээ мөн байна биш байна гэдээ дүгнж байгаа нэг ийм асуудал гарч байгаа. Тусгай нөхцөлтэй гэрээ бол өөрөө гол онцлог нь өөрөө юу байгаа вэ гэхээр болцол болон тодорхой нэг зорилгод шаардлагад хүрсэн тохиолдолд бэлэглэлийн гэрээ өөрөө хүчин төвлөр болсон гэж үздэг. Ийм ойлголт. Тэгэхээр жишээлх юм бол одоо манай кейс судалгаанууд дээр гарч байгаа нөхцлүүд байгаа. Тэрний үгээр одоо юу гэдгийг аав ээж хоёрын жишээлбэл хамт одоо гэр бүл болж байгаа хүүхэдтэй байр бэлгэлдэг ч юм уу те. Тэгээ гал боломтой бадрааж байгаа учраас энэ орон сууцыг бэлгэлж байна. Тэгэхээр гол тэрний зорилго нь юу байгаа вэ гэхээр энэ хоёр хүүхэд одоо гал боломтой бадрааж байгаа юу гэрэлж байгаа гэдэг гол агуулга байна шүү дээ тийм. Тэгэхээр тэр нь тэрвээ хүрч чадахгүй бол энэ нөхцөл алдагдаад явна. Тэгэхээр бэлгэлийн нөгөө нөхцөлийг буцааж байгаа учраас гэрээнээсээ татгалзаад орон сууцаа буцаан шаардах гэдэг ийм нөхцөл явагддаг. Энээс тусдаа нэг нөхцөл нь бол өөрөө нөгөө бэлгэлийн гэрээг хүчингү болгох буюу иргэний хуулийн 281 дээр зааж байгаа бэлгэлэгчийг ноцтой гомдоос үйлдэл гэж хэлээд байгаа. Энэ нөхцөл бол орж ирдэг. Тэгэхээр энэ хоёрыг бас шүүх өөрөө ялгамжтай байдлаар хэрэглэх ёстой. Шүүгийн шийдвэр судлаа явж байхад бол энийг ялгамжтай хэрэглэж байгаа тохиолдол бол ер нь бараг байхгүй шахуу байсан. Тэгэхээр энэ бол өөрөө бас манай нэг хууль хэрэглээний хувьд бол бас нэг алдаа гарч байгаа асуудлаа гэж бид нэр хараад бол судалгаанд бас санал дээр оруулсан байна. За тэгэхээр тусгай одоо зориултаа байсан бэлэглэлийн гэрээн дээр болцол болон тодорхой зорилго гэдэг нэг агуулга орж ирж байгаа тийм. Тэнгүүд дүүн шинжилгээг уншиж байхад бол иргэний хуулийн 44-р зүйлд бол болцол тавьж хийсэн хилцэл гэдэг нэг бас зохицуулт байдаг тийм. За энэ зохицуулт бол өөрөө одоо тэр тусгай зориултаа бэлэглэлийн гэрээний тэр болцол бол биш шүү гэсэн тийм одоо хүндсэн байсан тэр агуулгыг. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд бид нар бол за болцол тавьсан одоо хилцэл гэхээр ингээл бэлэглэлийн гэрээний болцол гэдэг ихэнх нь ер нь бол тэгэж ойлгодог байх гэж одоо би бол хувьдаа бодож байна. Тэгэхээр тэгэхээр тэр болцлыг одоо яг тэр бэлэглэлийн гэрээний болцлыг 44-р зүйлээс яг яаж ялгах вэ? Одоо яг тэр бэлэглэлийн гэрээний болцол гэдэг нь одоо юу юм бол? Тийм энэ болохоор яг болцол гэдэг үндсэн агуулга нь бол адилхан шүү дээ тийм. Олон хэрэглээний талаасаа бол энэ хоёр өөр байхгүй. Яа тэгж юм гэхээр шууд кейсээр зүгээр шууд тайлбарлах юм бол жишээлбэл болцол өөрөө гэдэг чинь бол альва нэг цаг хугацааны явцад нэг болцол нь биелж явах хэрэгтэй шүү дээ тийм. Биелж нөхцөл болж явах хэрэгтэй гэсэн үг. Тэр нөхцөл биелсэн тохиолдолд болцол тавьж хийж байгаа хилцэл гэж үзэж байгаа байхгүй 44 нь бол иргэний хуулийн зааж байгаа. Одоо энэ яг бид хоёрын яриад байгаа яг бэлгэлийн гэрээний тэр болцлын асуудал нь юу байгаа вэ гэхээр болцол биелэхээс өмнө альва нэг хөрөнгийг бусдын өмчлөл юм уу эзэмшлөө шийджүүлж байгаа асуудал гардаг. Тэгэхээр нэгсэндээ бол тэр иргэний хуулийн 44-р зааж байгаа болцлоос нэг ялгаатай юм нь бол болцол биелэхээс өмнө аль хэмжээ тэр нөгөө нэг үндсэн үүргээ биелүүлсэн байдаг гэсэн үг. Тэгэхээр араас нь нөгөө нэг болцол биелэгдэж явах уугүй гэдэг асуудал хөндөгддөг учраас энэ агуулгаараа бол тэр иргэний хуулийн 44 гэдэг залтаас бол ялгаатай хэрэглэгдэнэ гэж нь бол тайлбарлаж байгаа. За бас нэг агуулга нь 281-1 болон 279 гэсэн зохицуултыг ерөнхийдөө бол одоо ялгахгүй те яг хууль хэрэглээний байдал дээр бол ялгахгүй байна гэсэн дүгнэлт байсан. Тэгэхээр 281-1 бол ерөнхийдөө яг одоо хүчингү болгох зохицуулт байгаад байгаа тийм ээ. Тэгэхээр одоо яг тэр тэгвэл 281-1-ийг одоо хэрэглэх урьдчилсан нөхцөл нь одоо тухайлбал юу байх вэ? За иргэний хуулийн 281-1 дээр бол тусгай нөхцөлтэй тэр бэлгэлийн гэрнээс ялгаатай нэг юм нь бол заавал бичгээр тэр тусгай нөхцөлийг зааж өг гэж хэлэхгүй байгаа тоххой гол асуудал. Тусгай нөхцөлтэй бэлгэлийн гэрээн дээр бол заавал бичгээр байгуулна.
Хоёрдугаар тэр тусгай нөхцөлөө зааж өгнө. Ноцтой гомдоос үйлдэл дээр бол бэлгэлийн гэрээг одоо юу гэдгийг иргэний үеийн 276-ын нэг нөхцлөөрч бай, хоёр зааснаарч бай, аль алинаар нь гэрээр ч юм уу эсвэл амар хилцлээ хийцэн гэж болно гэж. Гагцгүй тэр нөгөө нэг бэлгэлж байгаа бэлгэлэгчийг үл талархах байдал үзүүлээд гомдоож ийн үгүй юу гэдгийг шүүх тэн дээр янах хэрэгтэй байна. Тэнгүүд шүүх болохоор тусгай нөхцөлийг нь ноцтой гомдоос үйлдэлтэй нь хольж ойлгоод тэгээд тусгай нөхцлөө зөрчсөн байхад бол уул нь гэрээнээс татгалзаад авсуугсноо буцаах үр дагавар үүсдэг. Хүчингү болгож байгаа нөхцөлт бол өөрөө нэг өөр байдлаар авсуугсноо буцаах үр дагавар үүсдэг тийм одоо нөхцөлтэй шүү дээ. Хүчингү болж байгаа учраас тэгэхээр энэ хоёрыг нөгөө ялгаатай хэрэглэхгүй байгаа учраас алдаанууд маш их гараад байна л гэж бид нар харж байгаа. За яг нөгөө ноцтой гомдох гэдэг ойлголт нь бас яг тийм их ойлгомжтой тодорхойл бас биш байгаа. Юундаа судалгаандаа бол харьцуулсан судалгаан дээр Герман, Хятад, Солонгос улсуудыг бол харьцуулсан судалгаа хийсэн байсан, практикийн судалсан. Түүнчлэн яг дүн шинжилгээ дээр ноцтой гомдох гэдэг бол хилцүүн болон одоо хилцүүн буюу хүчтэй утгаар нь түүнчлэн зорилгоор нь тайлбарлаад за тэгээд энэ улсуудын зохицуултуудыг дурдсан байсан. Тэгэхээр за Монгол улсад бол харьцангуй яг энэ бол юм тодорхойлт нь бол яг юм ойлгомжгүй те яг яаж хэрэглэх нь тодорхойгүй байгаа. Тэгвэл одоо Герман, Испани, Хятад, Солонгос улсуудын хуулиудад нь ер нь одоо ноцтой гомдох гэдэг ойлголт нь тийм илт ойлгомжтой байдгүй. Яг энэ ноцтой гомдох гэдэг нь юу гэж тайлбарлаж шүүхүүд нь хэрэгэлдэг юм бол. За тийм ер нь бол манай улсын хувьд бол ингээд ноцтой гомдоос үйлдэлийг бол тодорхойг өргөцсөн байгаа тийм. Энэ агуулга нь юу вэ гэхээр шүүх энийг шийднэ гэсэн үг. Шүүх энийг тайлбарлаж тодорхой одоо кейс дээр тулгуурлаж энэ ноцтой юу ноцтой биш үү гэдгийг бол шүүх шийднэ гэсэн үг байна. Тэгэхээр шүүхэд энэ нөгөө нэг эрхийг олгосон гэсэн үг. Тэгээд иргэний эрхцүүд бол өөрөө юу гэдгийг харьцуулсан эрхцүүдчдэр тодорхой байдлын зарчим гэж байдаг. Тэгэхээр энэ дээр бол тодорхой байдлын зарчим алдагдж байгаа буюу тодорхой бус байдал үүсэж байгаа гэсэн үг. Энээс шалтгаалаад хүмүүс энийг одоо юу гэдгийг ноцтой үйлдэл муу юм болов уу биш юм болов уу гэдгийг тогтоолох гол шүүх тандж байгаа шүү дээ. Манай улсын хувьд харьцангуй практик нь бол ер нь баг тогтоогүй гэж хэлж болно яг энэ асуудал дээр. Герман гэдэг юм уу Хятад, Солонгос улсд бол энэ талаар бол яг хууль дээр наривчсан энийг бол яг юу гэдгийг ноцтой төшил гэж үзнэ гэсэн тодорхойлт бол байхгүй. Гэхдээ хууль хэрэглээнийхээ байдлыг харах юм бол энийг маш тодорхойлцсон зүйлүүд бол гарч ирсэн. Тэрний юу гэхээр за Герман улсын жишээлбэл иргэний хуулийн ингээд тайлбар юмнуудыг харахаар юу гарч ирдэг вэ гэхээр ер нь бол бэлгэлийн гэрээний үндсэн үзэл баримталтай холбоотойгоор гарч ирдэг. Тэрний юу гэхээр одоо жишээлх юм бол яагаад ер нь бэлгэлийн гэрээг одоо бэлгэлсэн хөрөнгөө буцаад шаардаад байгаа вэ гэхээр альва нэг хүн бол ингээд өөрт байгаа хөрөнгөө нэг хүнд үн төлбөрөг ингээд өгж штэ тий. Тэгэхэд нөгөө хүн бол нөгөө бэлгэлэгчд нэгсэндээ талархах байдал үүсгэх ёстой гэсэн үг. Ямар нэгэн байдлаар тэр хүнийг одоо юу гэдэг үл ойшоох ч гэдэг юм уу тий гомдоох ч гэдэг юм уу түүний аймнаас эрүүл мэнд за гэр бүлийнх нь хүмүүст ч гэсэн халдах тийм одоо ирэх байхгүй гэсэн үг байхгүй хязгаарлалт тогтоодог. Тэр агуулгаараа бол энэ өөрөө бас нэг тийм хүний ёс зүй хим хэмжээг агуулж идэг хим хэмжээ гэж тайлбарладаг. Герман улсын хувьд бол энийг үл талархахгүй байдал бий болгосон гэж хэлээд байна. Тэгэхээр Герман улсын хувьд манаагаас нэг ялгаатай зохицуулт нь бол шалтгаан толгойг шууд зааж өгч байгаа. Тэр ноцтой гомдоос үйлдэлийн улмаас бэлгэлэгч гомдно. Тэр гомдсон үйлдэл нь ямар агуулгатай гэхээр үл талархах байдал бий болгосон байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдлаараа бол нөгөө шүүхийн хууль хэрэглээний талыг бол илүү нөгөө нэг бодиттой буюу одоо хэмжигдэхүйц нөхцөлийг бүрдүүлж ийн гэсэн үг. Хятад улсын хувьд бол яг тодорхой юмнуудыг авиг зааж өгж ийн л да. Хууль дээр яг одоо бусад харьцуулсан улсуудыг харахад бол жишээлх юм бол Хятад улсын хувьд бол юуг одоо ингэ зааж өгöd байгаа гэхээр нэг 3 юмыг зааж өгöd байгаа хууль дээр. Нэгдүгürt нь болохоор бэлгэлэгчийн ашиг сонирхлыг ноцтой бүрдүүлэхээр зөрчсөн гэдэг. Энэ нь болохоор манай одоо энэ 281-ийг зааж байгаа нөхцөлийг зааж өгöd. Хоёрт нь болохоор дэмжин туслах үүргээ биелүүлэхгүй байх гэдэг. Жишээлх юм бол одоо энэ манай кейс судлаад явж хаад нэг ийм юмнууд гараад идэв. Хойж хоёр нь хүүхдээ харуулах гад хүүхдэрээ одоо асран тэтгүүлээ те. Тэгээ оронд нь бол энэ байраа өгнө. Өмсөх хэрэг. Тэнгүүд тухайн байрыг нь зарчингууд аав ээж хоёр нь гомдоод байгаа байхгүй юу? Энэ бидний бэлгэлсэн байр нь гол зорилго нь бол бид хоёрыг асрах үүрэгтэй байсан. Тэгтэл энэ асрах үүргээ одоо биелүүлээгүй нэгдүгürt хоёрдугаарт бол энэ байранд одоо амьдарч ийж бид нар ингээд цаашдаа бол одоо амьдралаа цаашаа үргэлжлүүлнэ. Тэгээ зарчгаар энэ бол ингээд гол зориултыг нь өөрчлөөд байна гэх юм уу те. Тэгэнгүүт энэ дээр гол юу гарч байгаа гэхээр нөгөө дэмжин туслах үүрэг гэдэг юм гарч ирж штэ те. Манай усч гэсэн гарч ирж байна. Энэ агуулгыг бол
хятад улсын хууль дээр бол бүр тодорхой ингээд заагаад өгч байгаа. За гуравт нь болохоор хятад улсын иргэний хууль дээр бол гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй буюу гэрээн дээр талуудаас тохирж эхэлнэ гэсэн үг шүү дээ тийм. Ухаалаад юу гэж тохирдгийг одоо. За тэр нөхцөлийг бол шууд зааж өгч байгаа. Энэ агуулгаараа бол хятад улсын хувьд бол энэ бэлгэлийн гэрээг хүчингүй болох нөхцөлийг бол аягүй тодорхой зааж өгсөн гэж харж байгаа. Солонгос улсын хувьд бол манайхтай нэлийн төстэй дүү ер нь бол нэлийн хүрээг нь өргөн байдлаар орхисон. Тэгэхээр энэ гурван улсын хувьд бол харьцангуй манайхтай нийтлэг байдлаараа төстэй ч гэсэн тодорхой бас онцлог байдлууд бид нар бас хууль дээрээ тусгаж авах нөхцлүүд юмнууд байна гэдэг байдлаар бол харьцуулж судалсан байна. Сайн уу ярианыхын явцад хятад улсын зохицуулалт тэр дэмжин туслах гэдэг дээр нь сонирхолтой зүйл ажиглалаа. Бэлгэлийн гэрээ гэдэг бол ерөнхийдөө хариу төлбөргүй бас яг хоёр талт хилцэл бол биш байгаад байдаг тийм. Хариу төлбөргүй гэдэг утгаараа тэнгууд одоо жишээлбэл саяны жишээн дээр асран өөрсдөө асран тэтгүүлэх зорилгоор бэлгэлж штэ тий. Тэгэхээр яг шууд ингээд хоёр талт үүрэг харагдахгүй хэрнээ эцсийн зорилго нь бол нэг юм хариу нэгсэн тий ингээд харахаар харагдаж байна. Тэгэхээр одоо ингээд ер нь бол бэлгэлийн гэрээний болцолт гэдэг нь тухайн хүн ямар нэгэн одоо үйлдэлийг хийх байгаад байдаг штэ тий үйлдэлийг хийх гэхдээ тэр нь ингээд тухайн одоо бэлэг одоо өгж байгаа тухайн хүн руугаа чиглээд байвал тэр нь хариу төлбөр болохгүй юу гэдэг асуулт сая бодогдлоо. Тий бэлгэлийн гэрээний хувьд бол яг нэг талт хилцэл мөн. Гэтэ энэ дотроо онцлог буюу тэрний одоо гэхээр хоёр талын хүсэл зориг нэгдэж явах хэрэгтэй байдаг байхгүй юу? Бэлэг өгж байгаа ч хүн авж байгаа ч хүн хоёр нэг нь өгье гэж нөгөөх нь авъя гэдгийг илэрхийлж явах хэрэгтэй гэсэн үг. Яагаад нэг талт болоод байна гэхээр өгж байгаа тал мэдээж хэрэг үүрэг үүсэж байгаа тийм бэлгэлийн гэрээ одоо юу гэдгийг доголдолгүй ихийн доголдолгүй одоо өргөж юм шилжүүлэх үүрэгтэй. Нөгөө талаас бэлэг хүлээж авч байгаа хүн бол үүрэг хүлээхгүй. Тэгвэл бэлгэлийн гэрэн дээр түрүү хэлсэн нэг юм нь бол энэ нөгөө ёс зүйн хэм хэмжээний асуудал энийг хилцэлтэр зайлшгүй яригддаг. Яагаад тэгэхээр бэлгэл гэдэг нь өөрөө зүгээр нэг явж байгаад нэг хүн шууд нэг танихгүй юм дэ бэлгэлнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ үн төлбөргүй бэлгэлэл явж байгаа учраас ямар нэгэн байдлаар тэнд ёс зүйн одоо код юм уу хэм хэмжээний юм яригддаг. Тэр агуулгаар бол энэ дэмжин туслах буюу нөгөө үүргийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр дэмжин туслах үүрэг гэдэг нь бол зүгээр нэг одоо юу А Б хоёр найзуудаа лайгвал найздаа туслах тухай биш. Хуулиар хүлээсэн үүргийн тухай ярьж байгаа байхгүй юу? Тухайлбал Монгол улсын гэр бүлийн тухайлаар хүүхэд нь эцэгхээ тийм үү? Гэрлэгчдийн хоорондоо бие бинийгээ тэжээнд итгэх үүрэгтэй. Энэ агуулгаар хуулиар тогтоосон үүрэг учраас тэр үүргээ биелүүлэхгүй байх юм бол тодорхой хэмжээний ёс зүйн хэмжээнд дээр яригдэн шүү гэдгийг хэлж байгаа. Тэр агуулгаараа энэ дээр нөгөө хариу үүрэг гэхээс илүү тэр нөгөө нэг тодорхой ёс зүйн хэм хэмжээг зааж өгöd яваад байгаа гэсэн агуулгатай. За бас нэг зүйл нь 56-гийн 1-3 дээр бол өөр хилцлийг халахвчлах зорилгоор хийсэн хилцэл гэж байдаг. За одоо яг амьдрал дээр ихэнхдээ харахаар хүмүүс одоо нөгөө татвараас зайс хийх ч юм уу те ер нь бол ихэнхдээ ингээд татвар төлөхгүй байх зорилгоор худалдаа авах гэрээ бэлэглэл гэж наагураа хийчээд те цаагаараа болохоро ингээд мөнгө хөлцөж авалцсан байдаг. Тэгээд яг нөгөөх нь одоо маргаан гарах үед те за энэ бол ингээд халахвчсан хилцэл байна гэдэг юм маргаан үүсдэг. Тэгэхээр та бүхний судалгаагаа хийж явах явцад ер нь 56-гийн 1-3 хэр их тохиолдож ер нь одоо ийм маргаан нь одоо хэр харагдав? Бидний судалгааны явцад ч тэр ерөн зөв бидний өмгөөл хийдэг практикээр шигсэн энэ бол айгүй нийтлэг тохиолддог асуудал байхгүй. Тийм татвараас зайлс хийж байгаа асуудал шүү дээ. Болно бол ер нь бол тэгэхээр татвараас зайлс хийхтэй холбоотойгоор яг энэ кейсүүд л маш их гарсан. Тэгээд бид нар болохоор яг сонгосон кейсүүд нь бол илүү нөгөө бас сонирхолтой, ач холбогдолтой талаас нь сонгосон кейсүүд. Жишээлбэл нэг ийм кейс аваад байгаа шүү дээ. Одоо тухайн хүн болохоор одоо нөгөө компаниар шилжүүлсэн тийм. Тэгсээр нөө хувьцаан дээр мөнгө төгрөг өгөөгүй. Тэгтээ бэлгэлийн журмаар хийцэн. Тэгээ мөнгөө авах үүднээсээ бол шүүгд хандж байгаа. Тэр нь ямар агуулга гэхээр гэрээгээ хүчин төгөлдөр бас тооцоод буцаад хувьцаагаа авъя. Нөгөө кейс нь болохоор бас үйл хөдлөлгөрөнгөө бусдад барьцаалал шилжүүлээд өгсөн. Тэгтээ буцаагаад нөгөө бас мөнгөний асуудалтай тийм. Ер нь тэгээд явж явж судалгааны харахад бол дандаа нөгөө мөнгөний асуудлаасаа болж эргэж энэ маргаан сэргдэг байхгүй. Тэгэхээр татвараас зайлс хийхин тулд нэг талаараа гэрээ хийж байгаа чи ийм одоо бэлгэлийн гэрээ хийж байгаа ч гэсэн энэ нь өөрөө эсрэгээрээ нөгөө талдаа бол иргэний хуулийн 56-ийн 1-3 зааж байгаа. Хүчин төгөлдөр бус гэж үзэх юм нөхцөл учраас энэ гэрээ үл өөрөө нөгөө бэлгэлийн гэрээ хийж авал боддороо тэр хилцэл биш байна л гэсэн агуулгыг шүүхт өгнө гэсэн үг. Тийм. Тэгээ шүүхтэр очихоор бол талууд угаасаа
мөнгө шилжүүлэх ёстой байсан. Энэ бол өөрөө цаад агуулгын гэрээнийх нь агуулга нь бол өөрөө худалдаа авах гэрээ байсан гэдэгтээ зөвшөөрдөг. Тэр агуулгаараа бол юу гэхээр бодитоор бол энэ гэрээ бэлгэлийн гэрээ октоос биш ээ гэдэг тэр л агуулга. За, ерөнхийдөө энэ дүн шинжилгээ маань бол одоо шүүх бэлгэлийн гэрээг хэрхэн ойлгож хүчингүүд тооцох болон хүчин төвлөрд бус гэдгийг тогтоох зохицуултыг яаж хэрэгжилж гин вэ гэсэн тэр дүн шинжилгээ хийсэн байгаа. Гэхдээ нөгөө талаас нь та бүхнийг ингээд дүн шинжилгээ хийж явах явцад одоо бэлгэлийн гэрээний талууд буюу одоо иргэд л байгаа штэ тий. Тэр иргэд юу н бэлгэлийн гэрээ байгуулж байхдаа одоо юунд анхаарвал энэ одоо маргаан үүсгэхээс сэргийлэх тий. Одоо ирээдүйд одоо юуг анхаарах хэрэгтэй гэж тийм зөвлөх үү? Тий. За зөвлөгөө юм чинь нэг зөвлөгөөс сууж амжиж дэлгэрэнгүй болчихъя тий. Хамгийн гол юм нэг юм дээр иргэдүүл аягүй их практиктэй бол асуудаг. Энэ бэлгэлийн гэрээг би шүүгийн шийдвэр судлаад явж байгаа явцад бол хууль хугацааны асуудал аягүй хэрэгддэг байхгүй юу? Хууль хугацаанд дууссан байна гэд. Тэр хууль хугацааг яад тооллоод байна гэхээр яг энэ ноцтой гондоос үйлдэл дээр бол ноцтой гондоос үйлдэл гарснаас хойш л 1 жил. Тэгэхээс биш гэрээ байгааснаас хойш биш. Тэгэхээр иргэд бол нэгдүгээр энийг мэдчих хэвээр. За хоёрдугаарт бэлгэлж байгаа энэ одоо үйлдэлээ маш сайн одоо гэрээлтэл дээр тодорхой тавьж өгөх хэрэгтэй гэсэн. Нөхцлүүдтэй гэсэн үг шүү дээ. Одоо болцол зааж байгаа бол болцлоо тодорхой зорилгод хүргэж байгаа бол тэр зорилгоо зааж өгнө гэж. Тэгэхгүй манайхан бол одоо тэр зорилго одоо гэрээн дээр заасан юм харахаар бол ерөөс тодорхой биш байгаад байдаг. Дээр нь гол анхаарах нь бол хууль заасан эрхээ эдэлж байгаа нөхцлийг бол болцол тавь зааж өгч болохгүй гэж. Жишээлх юм бол одоо альва нэг хөрөнгийг бэлгэлчээд нөгөө нэг хөрөнгө жишээлбэл бусдад барьцаалах хөрөнгө одоо барьцаалж болно шүү дээ тий бэлгэлээр хүлээгээд авч байгаа юм чинь нөөмжлөгч гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс болохоор наадах чи барьцаалах одоо барьцаалж байгаа намаа гомдож байна нөхцөлийг зөрчиж байна гэсэн байдлаар аягүй ханддаг юм байна. Тэгэхээр ер нь бол өмчлөгч бол өөрөө хөрөнгөө захиран зарцуулах хэрэгтэй. Энэ бол өөрөө ямар нэгэн байдлаар хууль зөрчиж тийм хууль бус ёс зүйн хэмжээг зөрчүүлэх огтос биш. Тийм учраас энэ дээр одоо юу гэдгийг болцол тавьж өгөх гээд байгаа бол тэрийгэ тодорхой тавьж өгөөч тий 3 дахь этгээдэд одоо шилжүүлэхгүй гэдэг байдлаа зааж өгөөч гэж. За 56-гийн 1-ийн 3 дээр их юм бол халахвчилж байгаа хэлцлийг бол угаасаа одоо сайн хийх нь цаашаа юм. Угаасаа энэ бол хууль бус хэлцэл. Тийм учраас энэ дээр нэг өртөж нөхцөл заах шаардлага. Аль болох татвараас зайс хийхгүй байх үүрэгтэй шүү дээ тий. Тийм үннээрээ агаар ял гэдэг. Дараа нь та нар зүгээр ер нь бол гэрээний чөлөөт байдал гэсэн эсэргээрээ хууль зөрчиж байгаа хэлцэл бол өөрөө алдаатай хэлцэлтэй орно. Ирээдүйд асуудал дагуулсан тийм. 56-гийн 1-8 дээр бол хоёулаа тухайлж ярих шаардлагатай гэж байгаа. Ач холбогдолтой. Яагаад тэгэхээр бидний сонгож авсан кейс нь бол өөрөө гэр бүлийн маргаантай холбоотой кейсүүдийг сонгосон байхгүй. Тийм байсан. Тэгээ энэ болохоор яагаад тэрийг сонгосон гэхээр маш их хүмүүс энийг асуудаг. Манайд шийдэгддэггүй нэг асуудал байхгүй. Одоо жишээ нь кейс дээр ярих юм бол нэг иргэн ингээд гэрэлтэй цуцлуулах гэж шүүхтэр очлоо тий. Тэнгүүд эд хөрөнгөө хуваах шаардлагатай болонгууд тухайн эд хөрөнгийг нөгөө нэг өөрийнхөө өмчлөлтөр байсан нөхөр ч юм уу ихнэр ч юм уу цаашаа 3 дахь читгэд зараад айл үжи ингээд мөнгө аваад үрчдэг. Тэгээ практик дээр болохоор одоо жишээлбэл нөхөр ч юм уу ихнэр ч юм уу хөрөнгөө аваад зараад борлуулад тэгээ тэр мөнгө өөрөө аваад цааш нь ингээд аваа явчихдаг байхгүй. Тэгээд энэс шалтгаалаад яадаг вөхөр ихнэр ч юм уу нөхөр ч юм уу за гэр бүлийн гишүүд одоо байж болно. Хөрөнгөгүй үлдэх магадлал аягүй их болдог. Тэгээд одоо практик дээр ч гэсэн гарч байгаа том кейсүүд жишээлбэл бидний одоо олон нийтэд мэдэгдэж байгаа явж байгаа кейс гэх юм бол ган болдын кейс гэж яригдаад байгаа шүү дээ. Энэ кейс дээр бол тий. Гэхдээ улсын хурлын гишүүн биш. Одоо тэр кейс дээр жишээлх юм бол хөрөнгүүдээ бүгдийг нь өөр хүмүүс рүү шилжүүлсэн. Тэгээд тэр нь бага ус хэмжээний одоо хөрөнгүүд байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг эхнэр нь яваад байгаа шүү дээ. Одоо тэр кейс дээр бол жишээлбэл бол хохироод байгаа юм бол нөгөө хөрөнгүүдээ олж авъя гэхээр бодитоогоор байхгүй байгаа. Тэгэхээр яаж олж авах вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Тэгээд тэрний гаргалгаа ч гэдэг юм уу ер нь практик дээр гарч байгаа кейсийн ач холбогдолтой энэ судалгааны нэг юм нь бол тэр байгаа. Одоо гэр бүлийн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн одоо насан турш гишүүнээс зөвшөөрлөөр бичгээр зөвшөөрөл авахгүйгээр бусдад худалдах юм бол энэ 56-гийн 1-8 заасан бусдаас зөвшөөрөл ирэх үед зөвшөөрөл аваагүй хэлцэл гэдэг шууд ороод явна. Тэгэхээр хэрвээ одоо ийм асуудалтай хүн байх юм бол яг энэ үндслээр шүүгд хэмжил гаргаад явж болно. Тэгэхээр тэхийн тулд практик төр кейсүүд дээр юуг анхаарч харж яах гэхээр нэгдүгээр тухайн тэр бусдад шилжүүлсэн хөрөнгө нь гэр бүлийн дундын хөрөнгөөр хамтран өмсөх дундын хөрөнгөөр хөдөлж авсан гэдгийг шүүг тогтоох ёстой. Тогтоосны дараа бол энэ гэр бүлийн гишүүнээс яагаад зөвшөөрөл аваагүй гэдэг асуудлыг хөнддөг.
Тэгээд аваагүй ах юм бол яг 56.18-аар бол хүчин төгөлдөр босолцуулна гэсэн үг. Тэгэхээр энэ талаараа бол өөрөө энэ судалгааны бас нэг ач холбогдол нь бол яг энэ 56.18 дээр гарч ирж байгаа. 56.18 бол ер нь бол бас хүмүүсийн тэр бүрчлэн мэдээд байдаггүй тийм зохицуулт байгаа учраас надад ч ихсэн шинэлэг байлаа. За тэгэхээр сая бол ер нь бол иргэдэд зориулсан тийм зөвлөгөө маягийн юм явуулаад ер нь одоо төгсгөлд нь за судалгааны дүгнэлт гэхээсээ илүүтэйгээр ерөөдөө бол дүгнэлт санал бол нэлийн дэлгэрэнгүй байсан. Санал бол бараг 8 9-д санал байх шиг байсан. Тэгэхээр дүгнэлтийн хувьд ерөнхийдөө за ингээд шүүхүүд маань бол ерөнхийдөө ингэж шийдвэрлээд байна яг ингээд процессыг бол дүгнээд дуусгасан байгаа. Түүнээс одоо дүгнэлт болон санал дээрээ үндэслээд ер нь бол та ингээд одоо болохоор шүүхийн талт гэх юм уу одоо зөвлөө гэж хэлж болохгүй байх. Гэтэ үүнийг анхаараасай гэж хүсэж байгаа. За шүүхийн хувьд бол мэдээж хэрэг ингээд практик судалгаан дээр ингээд хараад явж байхад бол юу ямар алдаанууд гараад байна гэхээр нэгдүгээр бол ноцтой гомдос үйлдэл гэдэг дээр бол яг ямар үйлдэлийг хийх вэ гэдгийг бол тодорхойгүй байгаа. Тэгээд тодорхойгүй байна гэдэг нь өөрөө нөгөө хуулийг мөрдөж байгаа хүмүүст бол өөрөө бас тодорхойгүй байдлыг үүсгдэг ийм одоо асуудалтай байдаг. Яагаад гэж юм нэхэр жишээлбэл хоёр тал гэрээ ингээд бэлгэлийн гэрээ хийчээд альва нэг үйлдэлүүд гаргаж байгаа шүү дээ зөв бус үйлдэлүүд гаргаж байгаа. Гэхдээ тэр үйлдэлээ хэрвээ энэ миний үйлдэл бэлгэлийн гэрээг одоо хүчингүүд тооцох нэг нөхцөл муу юм а гэдгийг мэдэх юм бол тэр нөхцөлийг хийхгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр нөхцөлийг тодорхойлохын тулд шүүхээс бол тэр үйлдэлүүдийг одоо тодорхойлж явах хэрэгтэй. Тэгээд шүүхээс бол практик дээр энэ асуудлыг бол тодорхойлоогүй шалтгаалаад манай практик дээр бол энэ асуудлууд шүүхт маш их гарч байгаа. Тэгэхээр энийг нэгдүгürt бол одоо тодорхой болгох шаардлага байна. Тэр гомдоос нь ноцтой үйлдэл гэдэг нь яг ямар үйлдэл гэдэг байгаа юм бэ те. Мэдээж хэрэг бол одоо бид нар ингээд судлаа явж байхад бол тодорхой хэдэн үйлдэлүүд бол энд шууд утгаар орж байгаа шүү дээ. Тэр нь бол бусдын одоо юу гэдгийг амь нас хохирсон эрүүл мэндэд нь хохирсон ч тийм үү хохирол учруулсан. За бэлгэлэгчийн ар гэрт төрөл төрөсөлт нь бас хохирол учруулсан үйлдэлүүдийг бол энд ноцтой гомдоос руу нэг оруулж шийдээд байгаа 281-ийн 2 руу ч оруулж шийдээд байгаа ингээд ялгаад хэрэгжилж байгаа тийм. Энэ бол орж байгаа юм. Хоёрт нь бол тусгай нөхцөл зааж байгаа нөхцөл дээр бол тэр тусгай нөхцөлийг зөрчиж байгаа нөхцөлийг бол 281 рүү ч оруулж байгаа тусгай нөхцөл рүү ч оруулж байгаа. Тэгэхээр шүүгээс бол энэ тусгай нөхцөлтэй гэрээг 281-ээс ялгаж яаж хэрэглэх вэ гэдгийг тодорхойлохгүй бол аль альнийг нэг нөхцөл рүү н оруулж шийдээд харуул хуулийн тэр үр дагавар бол өөр байдлаар хэрэглэж байгаа учраас хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсэж байна гэж харж байна. Тэгэхээр энэ алдаг засах хэрэгтэй болж байна гэсэн үг. 3 дугаар гэх юм бол юуг бас анхаарах хэрэгтэй. Одоо энэ бусад улсуудад байгаа бэлгэлийн гэрээг бас энэ хүчингүүд тооцож байгаа нөхцлүүд байгаа шүү дээ тий. Тэрэн дээр бас нэмж энэ дотор бас тусгахны нөхцлүүд байгаа нь юу гэхээр одоо манай нөхцлөөр бол өвлөгч болон бэлгэлэгч гэсэн хоёр хүнэл зөвхөн энэ 281-ийг заасан нөхцлөөр гомдол гарах хэрэгтэй байгаа байхгүй юу? Хэмжил гарах хэрэгтэй байгаа гэсэн үг. Бусад улсуудад болохоор хууль ёсны төлөөлөгч нь бас гарах хэрэгтэй байна. Жишээлх юм бол одоо бэлгэлэгч нас урчих юм бол мэдээж хэрэг зэрэг чинь өвлөгч гэхээс илүү хууль ёсны төлөөлөгч л хамгаална шүү дээ. Тэгэхээр тэр нөхцлүүдээ бас энэ хууль дээр тодорхой оруулж өгөөч гэдэг ийм сандлын юм байгаа. За 56-гийн 1-3 дээр бол халахвчлж хийж байгаа хэлцэл дээр бол харьцангуй шүүх бол энийг бас нөгөө тодорхой үйл баримтад дээр тулгуурлаад нотлох баримтад дээр тулгуурлаад шийдэж байгаа учраас бол шууд ухаалын шүүхийг бас одоо буруутгах гэдэг юм шууд санал болгох юм бол алга байна. 56-гийн 1-8 дээр бол шүүх дээр бол алдаатай юмнууд бол бас гарч байгаа. Тэр нь юу байгаа гэхээр хөрөнгөө нуугаад бусад этгээд рүү шилжүүлж байгаа нөхцөлийг бол манай шүүх ерөөсөө тэрэн дээр шалгалтч гэдэг юм уу ийм одоо санаачлагаараа нотлох баримт цуглуулах ажиллагаа хийдгүй. Яагаад тэгэхээр иргэний шүүх бол өөрөө хоёр талын одоо нотлох баримт дээр тулгуурж шийдэж байгаа хүнлэгийн байр сууриас байдаг шүүх учраас нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийдэггүй. Гэтэл яг гэр бүлийн ийм хамтран өмсөх дундын өмчлөлтөө маргаан дээр бол бусад улсуудад бол өөрөө гэр бүлийн дагнсан шүүгч гэдэг юм уу эсвэл гэр бүлийн тусдаа тархин байгуулж хаад даган шийддэг ийм шүүгч нартай одоо хувилбарууд байгаа. Тэгээ энэ шүүхүүд бол дандаа нөгөө нэг мөрдийн шалгах ажиллагаа явуулж тэр хөрөнгүүдийг тогтоодог. Тэгэхгүй дан ганц талуудад энэ үүргийг оногдуулахаар нөгөө бид нар чинь ямар цагдаагийн байгууллага биш. Тэр шалгаж ол тогтооно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэс шалтгаалаад бас 56-гийн 1-8 яг энэ бэлгэлийн гэрээтэй холбоотой ч гэдэг юм нөхцлүүд бол өөрөө биелэгдэх асуудлууд аягүй гарч байгаа. Тэгэхээр энэ дээр бас шүүх цаашдаа бас системээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм болов уу гэж судлаач хүмүүс харж байгаа.
За сонирхолтой сэдвээр ярилцсан зочиндоо баярлалаа. Энэхүү дугаарын хөтлөгчөөр хууль зүйн магистрант судлаач Хулсан оролцлоо. За та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Баяртай.